Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, газрын доройтол, цөлжилтийн эсрэг биологийн олон төрөл зүйлийг хамгаалах, ой бүхий газрыг нэмэгдүүлэх, доройтсон ойг нөхөн сэргээх Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор Монгол банкны бодлогын дэмжлэг, банкуудын санаачлагаар байгуулагдсан тэрбум мод сан энэ 3 жилийн гаруй хугацаанд хөрөнгө оруулагч банкуудын санхүүжилтээр Монгол Улсын ойн салбарт үр дүнтэй санхүүжилтийг амжилттайгаар оруулсаар байна. Байгуулагдсанаас хойш 3 жилийн хугацаанд бид хамтдаа 3.4 сая мод тарьж түүний арчилгаа хамгаалтыг тогтмол гүйцэтгүүлж хяналт тавин ажиллаж байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг 2025-аас 2027 хүртэл хугацаанд эрчимжүүлэх, их хэмжээний мод тарих зорилгын хүрээнд банкны салбар, ойн салбарт хувийн хэвшлүүдэд манлайлан түүчилэн урагшлахад хөрөнгө оруулагч банкуд та бүхний хувь нэмэр маш том ач тусаа өгсөөр байна. Тэрбум мод сан 2025 онд Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлагаар шинэ хар хором хотод байгуулсан их хаадын цэцэрлэгт хүрээлэнгийн нохой байгууламж, бүтээн байгуулалтын ажил, мөн менежментийн гэрээгээр аж ахуйн нэгжийн захиалгаар мод тарьж, санхүүжилтийн их усүрээ нэмэгдүүлэхээр даатгалын салбартай хамтран ажиллах, үүнчлэн олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн тэлж ажиллажээ. Банкны салбарынхны 50 сая мод тарих амлалтыг ажил хэрэг болгон улмаар нэгэн үе зогсон байдалд ороод байсан ойн салбарын аж ахуйн нэгжүүдийг эдийн засгийн хувьд бэхжиж, шинэ технологи, орчин үеийн өндөр хүчин чадалтай техник хэрэгсэлтэй, чадварлаг ажиллах боловсон хүчинтэй болгоход бид бодит хувь нэмэр оруулж байна. Мөн төр хувийн хэвшилтэйгээ хамтран ойн салбарт хэрхэн үр дүнтэй ажиллаж болдог сайн жишгийг түгээж байна. Чиглэл 1. Төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрын гадна талбайд ногоон байгууламж нэмэгдүүлэх мод тарих төслүүд. Нийслэлийн сонгон хайрхан дүүргийн 151-р сургууль 8 төрлийн 722 мод тарьж 400 м2 талбайг зүлэгжүүлсэн. Нийслэлийн Баянгол дүүргийн 185-р цэцэрлэг 734 мод тарьж 300 м2 талбайг зүлэгжүүлэн тогтжуулсан. Нийслэлийн сонгон хайрхан дүүрэг 271-р цэцэрлэг 700 ширхэг мод 600 м2 талбайг зүлэгжүүлэн тогтжуулсан. Нийслэлийн сонгон хайрхан дүүргийн 176-р цэцэрлэгийн гадна талбайг 700 ширхэг модтой 420 м2 талбайг зүлэгжүүлэн, Баянзүрх дүүргийн 158-р сургуулийн гаднах талбайд 750 ширхэг мод 320 м2 талбайг зүлэгжүүлэн ажиллажээ. Чиглэл 1-ийн хүрээнд нийт 10 сургууль, 22 цэцэрлэг, 3 эмнэлгийн гаднах 14 га газар ногоорон 31 мянган модтой болжээ. Чиглэл 2. Олон нийтийн оролцоотой ойжуулалт, ойн нөхөн сэргэлт мод тарих төслүүд. Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 8% нь ой. Энэ ойн сангийн ихэнх нь Сэлэн болон Булган, Архангай зэрэг төвийн бүсийн аймагуудад байдаг бол уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, цөлжилтэд хамгийн их нэрвэгдэж байгаа говь болон зүүн бүсэд мод тарих, салхинаас хамгаалах зурвас хийх ажлыг 2024 онд Дундгуй аймгийн Адаацэг суманд эхлүүлснээр 2025 онд Хулд сум руу өргөжүүллээ. Хулд сумын баруун дээд тал буюу салхины гол чиг Улаан жирэм гэдэг газар 2 га талбайд 120 мянган мод тарих ажлыг Эрдэмтдийн баг болон энэ сумынхны оролцоотой эхлүүлсэн нь нүдэ олсон шийдэл байлаа. Хулд сумынхан хавар намрын салхитай их үед гэрээсээ гарч чадахгүй тийм их элсэн дарагдж эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл зүгээрээ их хохирол амсаж байгааг өөрчлөхөөр бид зориглолоо. Тийм ээ. Өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлүүлсэн нь цаг үеэ олсон улстай төдийгүй олон улсад үлгэр болох үед сайн туршлах хэмээн ойн салбарынхны зүгээс өндөр үнэлгээ аваад байна. Чиглэл 2-ын хүрээнд нийт 10 төсөл хэрэгжиж 52 га газарт 222 мянган мод ургаж байна. Чиглэл 3. Экологийн төслүүдийн хүрээнд. Марчааха студийн ногоон хамгаалагчид анимашныг 25 мянган хүүхдүүд үзэж, Монгол Улсын их сургуулийн экологийн боловсролын төвийн ой яг ангаар 8 мянган хүүхэд залуус сочлон Монгол орны ойн сангийн тухай мэдлэгээ тэлжээ. Чиглэл 4. Томоохон хэмжээний ойжуулалт, Сэлэн аймаг.
2025 он Тэрбумод цангийнхны хувьд өмнөх амжилт Таанбатадхан ажиллахын зэрэгцээ. Тужийн нарсыг хамгаалах ургамлан хашлага, зурвас хийсэн төсөлд сэргээгдэх эрчим хүч ашиглан ус жуултын системийг гадны мэрэгжилтнүүдээр суйрлуулан ажиллуулж байгаа нь аймагтаа төдийгүй улсдаа шинэлэг тооцогдож, шинэ технологи туршиж байгааг ойн салбарынхан онцолж байна. Энэ 2025 онд Сэлэн аймгийн Алтан булаг суманд доройтсон ойг нөхөн сэргээх зорилгоор 200 гад шин сулан нарс модны 2 настай 500 мянган суулгас тарих ажлыг санхүүжүүлэн хяналт тавин ажиллаж байна. Мөн Сэлэн аймгийн Ерөө суманд доройтсон хуш ойг нөхөн сэргээж 10 га талбайд анх удаа 16 мянган хуш модны 2 настай суулгацыг тарилаа. Гүйцэтгэгч аж ахуйн нэгжин 3 жилийн хугацаанд арчлан хамгаалж Сэлэн аймгийн ойн санд хүлээлгэн өгнө. Өнөөдрийн байдлаар манай сан Сэлэн аймгийн ойжуултын томоохон 8 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллаж байна. Банкны салбарын санаачилсан Тэрбумод сан Сэлэн аймгийн хэмжээнд хамгийн богино хугацаанд хяналтуулан эргэх холбоотой ойжуултын ажил гүйцэтгүүлэх замаар ойн салбарт хамгийн их хөрөнгө оруулалт хийж байгаа хувийн хвшлийн анхны сан болон хөгжиж байна. Ингэснээр Сэлэн аймагт доройтсон ойн санг нөхөн сэргээх зорилгоор нийт 1216 га талбайд 3.1 сая ширхэг мод тарьсан амжилтаар шинэ оноо угтаж байна. Чиглэл 5. Банкны төлөвийн төслүүд. Монгол улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж бэхжсэний 100 жилийн ойн хүрээнд Монгол банкны ерөнхийлөгчийн санаачлагаар Улаанбаатар хот болон 21 аймагт банкны төлөв байгуулах ажил энэ 2025 онд 4 аймгаар хүрээгээд хэлж Ховд, Баян-Өлгий, Говьалтай, Баян-Хонгор аймгийн төвд банкны төлөв байгуулах ажлаа эхлүүллээ. Банкны төглүүд нь орон нутагт жишг болох үз тогтчлолттой цэцэрлэгт хүрээлэн болж орон нутгийн иргэдийн чөлөө цагаа өнгөрөх 5 тухтай орчин болон тогтчигдж байна. Тухайлбал Архангай аймгийн банкны төгөл хүүхэд залуусын амарч тухлах дуртай номын ATM-тэй, Завхан аймгийн банкны төгөл Улайстай хот зүүн урагшаа тэлж хөгжих дэд үтцийн эхлэл болсон. Увс аймагт байгуулсан банкны төгөл ойр орчмын үн цэнийг өсгсөн жишг тогтчлолттой төгөл. Орнод Сүхбаатар аймгийн төглүүд аймагтаа хамгийн олон нарс тарьсан бол Өмнө Говь аймгийн төгөл хамгийн олон төрлийн мод тарьж ирээдүйд судалгааны төв болохыг зорж байгаа гэд аймаг бүрийн банкны төгөл өөрийн онцлогтой бүтээлч ажил болж байна. Бүх нийтийн мод тарьдаг өдрөөр Монгол банк, Монгол улсын хөгжлийн банк, Монголын банкны холбоо, арилжааны банкуд, тоос холбооны ажилтнууд Улаанбаатар хот дахь банкны төгөл болон төгжүүлж байгаа олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн буюу International Garden of Mongolia'д мод тарилаа. Монгол банк, Bretton Woods-ийн дахин зохион бүтээх хороо хамтран зохион байгуулсан олон улсын хурлын 15 орны 20 гаруй төлөөлөгчид олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд нарс мод тарьж Тэрбум мод үндэсний хөдөлгөөнд хувь нэмрээ оруулцгаалаа. Чиглэл 5-ын хүрээнд нийт 30 га газарт 57 мянган мод ургаж байна. Их хаадын цэцэрлэгт хүрээлэн Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэл сүхийн зарилгаар Өвөрхангай аймгийн хар хорин суманд шинэ хар хорон нутгийг байгуулахаар болж хоосон байсан орхны хөндийн задгаа салхитай 9600 м квадрат талбайд 3 м-с дээш өндөртэй шилмүст мод 3700 ширхгийг богино хугацаанд стандартын дагуу тарьж ургалтын хувь 95%-аас дээш үзүүлэлттэй гэж ойн газар баталгаажуулсан. Бидний зогсож байгаа их хаадын цэцэрлэгт түрээлэн буюу хар хорин хотын угтах цэг дээр бидэнд яг энэ угтах цэгийн цэцэрлэгт түрээлэнгийн ногоон байгууламж мод тарих тогтчлтын ажлыг хийсэн байгаа. 9.6 га газар 3615 ширхэг одоо нарс шинж зэрэг модуудыг тарьж өнөөдөр одоо Монгол улсын ерөнхийлөгч одоо нээлттэй хэлээ. Сангаасаа ингэ санхүүжүүлээд энэ хар хорин хотыг сэргээн засварлах энэ арга хэмжээнд одоо бас бидэд манлайлан оролцож байгаад бас туйлын баяртай байгаа. Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа томоохон аж ахуйн нэгж байгууллагууд, банкуд иргэд бүгдээрээ маш идэвхтэй оролцож байна. Энэ сайхан өдөр манай одоо уул уурхайн компаниуд болон бусад одоо аж ахуйн нэгжүүд маань нэгдэж нийлээд хар хорин хотоо сэргээн босгоход хүч хөдөлмөрөө зориулаад ийм сайхан цэцэрлэг түрээллийнхээ одоо эхлэлийг сайхан тавьж өнөөдрийн байдлаар ингээд 750 мянган модыг ингээд сайхан цуулгаад, услаад, тордоод, хашаа бариад ингээд сайхан ургуулж байгаад одоо би чин сэтгэлээс Монголын одоо нийт ард түмнийхээ нэрийн өмнөөс та бүхэндээ одоо баяр хүргье. Мөн 890 м урт, 50 м өргөнтэй, 10,500 м квадрат талбайд 176 автомашины зогсоолыг байгуулж, эртний монголчуудын их нийслэл их хаадын цэцэрлэг түрээлэнгийн хамгийн гүйцэтгэл өндөртэй, хяналт сайтай бүтээлч сан гэсэн үнэлгээгээр шинэ оноо угтаж байна.
Сангийн санхүүжилтийн шинэ их усүрийг бүрдүүлэх зорилгоор Хаан банк болон Апу компанитай менежментийн гэрээ байгуулж Төв аймгийн Батсүмбэр суман дахь Шадсан ойд Шинс мод тарих, горих тэрэлжийн тусгай хамгаалалтын газарт навчид мод тарих ажлуудыг туршлагатай мэрэгжлийн ойн аж ахуйн нэгжүүдээр гүйцэтгүүлэн нийт 255 га талбайд 640 мянган мод тарилаа. Цаашдаж олон аж ахуйн нэгжтэй энэ чиглэлээр хамтран ажиллахаар бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. Гадаад харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүрээнд засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ойн газар, Монгол Улсын их сургуулийн экологийн боловсролын төв, Холбооны бүгд найрамдах Герман улсын Garden Hove Küsters компани, Global сургалтын төв хамтран Terbo-мод үндэсний хөдөлгөөнд хувь нэмрээ оруулах, олон улсын сүүлийн үеийн дэвшилтэт техник технологиос суралцах, эх орондоо нутагшуулах, түгээн дэлгэрүүлэхэд мод үржүүлэх, цэцэрлэгжүүлэлт, хот суурин газрын ногоон тогшилт төлөвлөлт, бүтээн байгуулалтын чиглэлээр хамтран ажиллах, харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Европын хөрөн оруулалтын банкны Аз номхон далайн салбарын олон улсын хамтын ажиллагааны болон хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн газрын төлөөллүүд мөн ойн тогтвортой менежмент, эрүүл экосистемийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг Европын холбооны ирээдүйн ойн сангийн төлөөлөлтөд уулзаж хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцлаа. Германы хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-тэй Монгол улсад тогтвортой ойн менежмент, ногоон хөгжлийг дэмжих, ойн нөхөн сэргээлт, ойн салбарын техникийн чадварыг нэмэгдүүлэх, тогтвортой аж ахуйн нэгжүүдийг дэмжих, хөгжүүлэх, ногоон технологи нэвтрүүлэх, байгаль хамгааллын ач холбогдлын олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлүүдэд хамтран ажиллах харилцан ойлголцол хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Мод тарих, ногоон орчныг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдлийг бууруулах чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх, харилцан үйл ажиллагаагаа дэмжин ажиллахаар Монре даатгалын компанитай хамтран ажиллах гэрээ байгуулав. Монгол дахь нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сантай хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хангагдсан орчин бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах, хүүхдийн байгаль экологийн мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Бүгд найрамдах энтгэг улсаас Монгол улсад суугаа эрхэмсэг элчин сайд Атул Малхарыг Гүдсоритой уулзаж сангийн үйл ажиллагааны талаар танилцуулан хамтын ажиллагааны боломжийн талаар ярилцлаа. Азийн ойн хамтын ажиллагааны байгууллага Афокотой байгаль орчны дороотлыг нөхөн сэргээх зорилгоор мод тарьж зүлэгжүүлэх, биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, харилцан мэдээлэл, туршлага солилцохоор хамтран ажиллах гэрээ байгууллаа. Terbo-мод сангийн ажлын албаныхан 2025 онд 26550 км замыг туулж 21 аймаг 9 дүүрэгт санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа 93 төсөл хөтөлбөртөө хяналт тавин ажиллажээ. Бид хамтдаа 1435 га талбайг ойжуулан нөхөн сэргээж 300 мянган метр квадрат талбайг зүлэгжүүлж тарьсан модны тоо 3,451,342-д хүрч эрдэм шинжилгээ судалгаа туршилтын 5 төслийг санхүүжүүлж 28 мянган хүүхдийг ногоон байгууламжтай тохилог орчинд сурж хүмүүжих нөхцөл бүрдүүлэн өгч 805 мянган хүнд экологийн боловсрол олгож олон нийтэд мод тарих нөлөөллийн ажлаа одоо ч хийсээр байна. Дэмжигч, санаачлагч, төсөл хөтөлбөр санхүүжүүлэгч банкудаа баярлалаа. Харьсан мод нь Terbo-маар тоологдож, хэвэрт багтахгүй өндөр ургах болтугай.